Оросын албаны улсад шатхууны үн тодорхой хэмжээнд нэмэгдэжээ. За үүнтэй холбоотойгоор Евро 5 стандартын AI92 автобензиний үн нэмэгдсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн 2590 төгрөгөөр худалдаалагдаж байсан шатхуун дууссан учраас зарим аж ахуйн нэгжүүд Евро 5 AI92 бензинийг борлуулж эхэлсэн байна. Үүнийг эргээд AI92 шатхууны үн нэмэгдлээ гэж таш ойлгосон гэдгийг салбарынхан тайлбарлаж байна. Оросын албаны улсын хувьд 100% Евро 5 хэрэглэдэг байна. За манай улсын авж байгаа Евро 92 автобензин нь хямд үнэтэй бага хэмжээгээр үйлдвэрлүүлээд худалдан авдаг байна. За бүгд найрамдах хятад ард улс мөн Евро 5 стандартаар шилжсэнийг албаныхан тодтоглоо. Евро 5 стандартын шатхуун үн өндөрч чанарын хувьд автомашинд сайн байгаль орчинд ээлтэй юм байна. Дөнгөж саяхан одоо 60,000 тонн дээр Роснефтийн бас хөнгөлөлтөй үнийн гэрээгээ дагаад эх хичээл нэг жилээр сонгож байна гэдэг хариугаа өгч инлээ. Одоо 2-3 хоногийн өмнө над захидал нэрлээ. Тэгээ тэрнээс бусад төрлийнх өөрөлдөл Евро 5 гэдэг төрөл явж байгаа шүү дээ. Евро 5 буюу одоо хөхрийн хэмжээ 2000 дахин бага واخгүй. Одоо манай одоо хэрэгжилж байгаа Кыргызстан улс хэрэгжилж байгаа энэ Евро 2 стандарт буюу К2 стандартын энэ одоо AI92 бензин чинь болвол стандартын хувьд бол хамгийн хоцрогцсон стандарт болчиход байна шүү дээ. Кыргызстан бас манай хоёр л хэрэгжилж байна. За энийг бол ангарск үйлдвэрлэл хийдэг. Тэгээ түр хэллээ шүү дээ. Хөхрийн хэмжээ нь ихэд 2 дахин 2000 дахин их байдаг. Байгаль орчин хүнд хордог. Цаашдаа бол ерөөсөө Евро 5 руу орохоос өөр гарцгүй. Оросын албаны улсын Роснефть компаниас 60,000 тонн бүтээгдэхүүнийг $705 худалдаж авдаг. Энэ нь бол энгийн 92 буюу Евро 2 стандартын бүтээгдэхүүн байдаг. Оросын албаны улсад бас автобензиний үн бол тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. За Москва орчим төвийн бүстэй бол ер нь 62-оос 64 рубль байна. Монгол төгрөгөөр шилжүүлж үзэхээр нэг 2800 орчим төгрөг болж байна. За захын одоо манай улстай хил залгаа, Бурайд, Саха, Якут. За энэ бүс нутууд бол харьцангуй өндөр, Монгол төгрөгөөр бол 4000 төгрөг гарсан үнэтэй бүтээгдэхүүн байна. За үүнтэй холбоотой бол гадуур зарагдж байгаа Евро 5 стандартын 92 автобензиний үн бол нэмэгдсэн байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлгэсэн. Чанарын зөрөө байдаг. За өөрөөр хэлэх юм бол энэ дээр та бүхэн харж байна. За 2000 Евро 2 гэдэг стандарт бол 96 оноос хойш одоо Европт нэвтэрсэн. За 2000 онд Евро 3 нэвтэрсэн. За Евро 4 2005 онд нэвтэрсэн. За ингээд 2008 оноос хойш Евро 5 стандарт үндсэндээ өгөхлөөр Европын одоо ихэнх улсуудаар үндсэндээ нэвтэрч за дэлхийн ихэнх улсууд үндсэндээ Евро 5 төрөл шиг одоо бензин хэвс хэрэгжилж байгаа. Евро 2 стандарт гэдэг бол өгөхлөөр дизель түвшин дээр ч адилхан, бензин түвшин дээр ч адилхан өгөхлөөр түрүүний миний хэлдэр үндсэндээ 96 оны стандарт байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ юу өгөхлөөр стандарт дэшигээ сайжрах тусмаа юу өгөхлөөр түрүүний миний ярьдаг юу өгөхлөөр агаарын бохирдол за дээр нэмэгдээд юу өгөхлөөр хөхрийн эслийн одоо агаар уламжинд үндсэндээ өгөхлөөр буурдаг гэдэг бид нар бүхэн ойлгох хэрэгтэй. Тийм учраас үндсэндээ дэлхийн олон орнууд үндсэндээ өгөхлөөр энэ стандарт руу шилжиж байгаа. Евро 2 стандарт нь 1996 оноос хойш Европт нэвтэрсэн. 2000 онд Евро 3, 2005 онд Евро 4, 2008 оноос Евро 5 нэвтэрснээр дэлхийн ихэнх улс энэ стандартын дагуу шатхуун хэрэглэж байгаа юм байна.